энэ бичлэг таалагдчихвэл like, comment, subscribe хийгээрэй. We thank our sponsors for their support. They are Suzuki, Corsa, two taxi, Verurgate. За сонсогдож байна уу манайхаа. Би өнөөдөр Iceland-ийн South of Iceland гэдэг tour book-лээ. Тэгээд хамгийн ихний зогсоолт дээр ирсэн байна. Энэ нь болохоор Skoggas гэдэг waterfall гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр маш өндрөөс ундаг. Тэгээд хамгийн өргөн том waterfall-ууд энийг сая замд явж байхад маш жижиг waterfall-ууд маш их байсан. Тэгээд энийг ингээ харах юм бол айгүй гоё. Ийм өргөн манай нөгөө орхны бохиртой айгүй ижилхэн унд юм байна. Уналт нь бол гэтээ арай өндрөөс тэгээд ийм хүчтэй юм байна. Маш хүчтэй. Тэгээ доор нь ч зургийг авах гавцсан чи ингээ хамаг хувцсан орохоор тэгээ хүмүүс болохоор яг тийш авч зураг авахлаа дээ. Тэгээд энэс гадна болохоор нөгөө энэ аяллаа төсөл дахиад нэг waterfall байгаа. Тэр waterfall нь болохоор яг waterfall-ийнхаа яг энэ ардуур нь алхаж болдог waterfall гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бас ардуур нь алхаж та хэд бас харуулъя гэж бодлоо. Бүр үнэхээр ингээд байгалийн тогтос мөгцсөн амар гоё битүү зурч ит байр. Тэгээ миний аяллаа автобус болохоор нэг 45 минут энэ зогсон гэсэн. Тэгээ би дээшээ алхаж болдог гэдэг тэгнэ. Одоо энэ дээшээ хүмүүсүүд ингээд алхаад байгаа байхгүй юу? Дээшээ гараа бас гоё вивийг харж болдог. Тэгэхээр зураг авах болж чадахгүй юм шиг санагта. Тэгээ доор нэг хитөө хүнээс гуйж байгаа. Зураг авах боллаа. Нэг иймэрхүү юу байна. Сайн уу бүгдээрээ өнөөдөр 11 сарын 8 хагасаа өдөр цаг 1:31 болж байна. Тэгээд би болохоор өнөөдөр өглөө юунд явцсан? Йоганд яваа. Тэгээд яг гэртээ орж ирээ би хамт өглөөний цайгаа хийж ууя гэж бодлоо. Тэгээд би энэ жоохон юугаа угаачаад аяг тавгаа угаачаад тэгээд тайруулын 5 гинтрэ бэлдээ. Тэгээд гоё надтай хамт гоё өглөөний цай хийж ууцгаая. Тэгээд надад бас айгүй гоё юу байгаа, матча байгаа. Тэгээд хамтдаа гоё өглөөний цайгаа хийж ууцгаая. Та нараар юу байна да? Ер нь энэ ланаг өмнө ланагт нөгөө нэг юу яваад Итали яваад тэгээд энэ 7 хоног бол ажил дээрээ жоохон busy байлаа. Тэгээд ер нь social media-ны харж амжихгүй л яваалаа. Тэгээд өнөөдөр ягаад ч юм влого хий гэж бодоод тэгээд юу яж надаа өгөн ингээд манай дүү надаа DJI-ийн гар авчирч өгсөн байхгүй юу? Энэ нөгөө бичлэг гэдэг. Би энийг жоохон бичлэг үзчихэж ойлгохгүй болохгүй юм шиг байна. Сая өгөн бүгэн нөгөө орж ирээд хувцаанараа болохоор угаалгам шиг тэгээд угаасан. Тэгээд тэрийг өгөн бичиж гэж одоо DJI ажилуулах гэсэн боловч ерөөсөө унаа болтгүй. Намайг тойрож яваад ерөөсөө болохгүйсэн. Би тэгээд жоохон бичлэг үзэж байгаа. Тэрний учрыг олчвол тэгээд би тэрэн дээр гоё бичлэг хийн. Тэгээд хөөр хийм бэлээ. Би бүр ингээд би ч одоо жинхнээс л бичлэг хийх хүн болж байгаа юм бах та гэж бодож байна. Тэгээд
надтай хамт манай гэрээг бас цэвэрлэцгээе. Өнөөдөр ер нь бол гэрээ цэвэрлэх өдөр. Маргааш болохоор би маргааш өдөр 1 цагаас нэг hot pilates-ийн класс бүгэлсэн. Тэгээд тэрэндээ явна. Тэгэхээр өнөөдөр маргааш 2 тийм байна. Эх 7 хоног болохоор бас уг нь бол клиентийн ажил эхлэх ёстой. Гэхдээ манай нөгөө компаниас заавал суух ёстой тренингээд тэгээд тэрийг болохоор хийх ёстой болохоор би 7 хоног битүүр нэг тренингтэй байна. Тэгээд тэрний дараагийн 7 хоногоос шууд клиент руу ажиллаж эхэлнэ. Ер нь бизнесээс нь эхэлж байгаа гэсэн. Ер нь 2 сарын өмнө клиентийн офс байсан. Тэгээд тэрнээс хойшоо клиент байхгүйсэн. Одоо яг офис дээр очиж ажиллахаар болсон. Тийм байна. Сайхан гоё эрүүл өвтөний цай ой. Ягаад ч юм амар тийм unhealthy lifestyle-аар жоохон амьдэрсэн байна. Тэгээ би одоо Iceland-д ирээд 8 сар болжээ. Гэтэ өөртөө энэ цагт намна Iceland руу ганцаараа нэг чин дамаа бариад нүүх гээд ирсэн гэдэг шиг. Одоо ирээд 8 сар болсон байна. Oh my god. Заримдаа бодохоор миний гэр чим шиг, заримдаа бодохоор өгөө чим шиг тийм сонирхолтой юунд байна да. За би юм аачлаа одоо. What. Бас нэрлэхгүй юм. Өнөөдөр тэгээд миний жим дээр амар олон бисахгүй ингээд жим ороо тэгээд дуусаад би нөгөө халуун чакуусн суугаад яг кол класс дээр хийдэг. Тэгээ өнөөдөр сүлжээ орсон чи битүү хүн заяа бүр ингээд бүр шихтэлцээ. Тэгээ би гайхаад өнөөдөр яг юу болсон юм болоо гэж мэдгүй байхгүй. Тэгээ хинээс жүүчсэн ухтай гэж бодоод тэгээ шууд саунд ороод тэгээд саунд орчоод нэг 15 минут байж байгаа. Тэгээд юу ороод cold plunge хийгээд хүүтэн байнд ороод тэгчээд дахиад арай нэг гайгүй сауны өрөөдөхгүй тэр чинь ороос тэр чинь нэг залуу байсан Iceland залуу тийг нэг ятас Iceland-аар юм асуухаар нь sorry excuse me гэж асуусан чи энэ юунд оролцсон юм уу гэх тэгнэ энэ нөгөө тэмцээн гэхээр би ямар тэмцээн мэдгүй. Тэгээ ямар тэмцээн ингээд гэсэн чинь тийм CrossFit хүмүүсүүд ингээд cycling тэгээ body weight тэгээд running тэргээд амар олон юм хийдэг mixture of тийм тэмцээн болт юм л та. Тэгээ тэр нь болж байгаа гэж. Тэгээ наад тэгээ би болж байгаа хгүй. Тэрнээс болоод ингээм амар хүмүүс буу яцсан юм шүү дээ. Тэгээ хүмүүс амар юу яцсахгүй юм нэг Halloween-ийн хувцас төвөрсөн. Бүгдээрээ нэг тийм шрек болсон. Дээрээ чих мэгч утсан сая байсан хгүй. Тэгээ би гайхаад юу болсон юм бол гэдгсэн чинь бүгдээрээ тэр тэмцээнд бол бэлтжижсэн юм шиг байна. Тийм тэгж ойлголоо. Тэгээд мэдгүй яг ингээд саунд яг хоёр хүн яг ганцаараа өөр нэг хүнтэй байхаар нэг амар awkward гэхдээ юм ярих хэрэгтэй юм шиг ярих хэрэггүй юм шиг хөөрхөн идэр цалуу яг тэгсэн баг гэж бодлоо. За тэгээд надтай хамт өглөөний цай бэлтцгээе. Би тэгээд аюу гой юмуд идэ гэж төлөвлөж байгаа. Ойр ягаад ч юм гой өглөөний цайгаа ерөөсөө уугаагүй байгаа хгүй юу? Тэгэхээр why not today? Today is a day to eat my favorite breakfast гэж бодоод тэгээ надад юу байгаа вэ гэхээр би танарт харуулъя. Би одоо харилцан тамиг болцсон. Одоо ийм гоё матча байна. Манай дүүгээ авчирч гисэн матча би одоо жоох нэг ингэж авчих. Ийм матча байна. Тэгээд ийм гоё матчаа хийх юм юунод байгаа. Тэгэхээр би одоо усаа буцалгаа тэгээ өндөг ер нь шарчий. Тэгээ чинь буцалцсан ус шиг санаж байна. Амт суусууч. Өнөөдөр бас гоё өдөр юу нэг гэрийн гоё хоол идэх гэж бодлоо. Ойрт гоё гэрийн хоол идээгүй. Тэгэхээр гоё гэрийн хоол идээ. За энэ усыг асгая даа. Нөгөө нэг буцалсан усаа дахиад ашиглах муу юм шиг үлээ. Тэгэхээр заавал шинэ ус буцалгаад шийгээд
Тэгээд за усаад өргөцсөн. Тэгээ матчаага усаа буцуулж байгаа хооронд бусад юмудаа бэлтсэж. Because сэнгэ бочтой ёо. Ус бүр амар уртурхсан яа. Химээ бурхан юм да. Ой. За надад юу байгаа вэ гэхээр матчаага хийж явах юм сүү байна. Тэгээд өндөг авсан. Тэгээд таалах байна. Авокадо байгаа. Тэгээд сир. Би нэрээ Монголоос надад амар гой юмуд ирээ. Тэгээ би өглөөдөө нэг юм Монгол нөгөө байдаг да юм халбаг шар тос гээд тэгээ энэс идчихэж байгаа. Энэ бүр амар гой. Өглөө ингээд өглөөний цайгаа ууж амжихгүй байгаа үе. Ядаж энийг аваа гарчгаа би ажил дээр кофендээ хийгээд уучих ч юм уу. Эсвэл замдаа кофеноос өмнө ч юм уу ингээд уучаад байгаа. Хайгуудэчгүй. Тэгээ нөгөө амар урт хумстай болсон чи юм хийхэд жоох хэцүү байна уу? Энийг гэхдээ ахуулахгүй хин яастаа ийм амар уртчихсан. Одоо ч хийлгээд 2-7 хоног болсон. 2-7 хоног болсон. Би өмнө 7 хоногийн би шууртаа өгцөө гараа явчих тэгсэн чинь гадаа Парис амар бороо орсон. Тэгээ би яг явхаас Айсландаас явхаас өмнө зоодгүй болохгүй гэж амар билцээхгүй юу? Авчих. Аюу одоо ичсний газар талхаад бис боцгоо чи тэгээ та нартай хамт Парисыг харцгаая. Хацтай байгаарай. За би энэ нэг Мадлен гэдэг нэг өчтөр явхад Петроны сташнаас ахгүй тэн дээр явж ийн. Энэ яг түүний шиг байна. Мадлен гэдэг нь. Тэгээ энэгээр яваад нөгөө нэг амар тийм том нэг Christmas-ийн амар гоё мод гарчдаг нэг Парисын төлөөр байдаг та амар том мол. Тийшээ явж үзэхгээ явж байна. Тэгээд Парис ерөөсө бороо ороод байна. Бороо ороод хэрэг алах. Гэтэ шалгалтаа өгсөн байхад сайхан өдрөө. Тэгээд Парисыг үзье. Италиг бодвол Франц арай тийм гоё. Цэвэрхэн юм шиг байна. Цэвэрхэн. Тэгээд үзэх юм хтэй юм шиг байна. Миланыг бодвол Парист бол. Оо яа, барааны ус нүр амар дээрс унжээ. Long champagne, Louis V, Tory Burch. За энэ shopping street юм шиг байна. In the stillness of the night, my dear. Лондонд дэдэг Фрет болсон чи Парист дэд юм бэ? Interesting. Fret and enjoy juice. Ер нь өнөд байд юм байна. IKEA байна. Тэгээ гэр оронгоо хүмүүс ч гэсэн бас хэд юм байна. Ямар гоё барилга вэ? Барилгууд нь ч гоё ба. Парисын годомжууд нь ч гоё бай. Амар их бороо орт юм байна. Яг төрөөтэй готалтай ирсэн яг болсон биш үү? Charles Carnier гэдэг газар бэ. Юу яарэ? Йой, доороос зүгээр сийсүрлээ гэж юу пүш шортайсэн талтай гайгүй. Галлаа ийшээ ийм газар харагдасаа хүмүүс ууртаа зураг авах болоо те. Гоё барилга уу? Синема гэнэ. Ямар ч гоё л барилга. За шахай.
За би өнөөдөр офис дээр ер нь бичлэг хий гэж бодлоо. Би болохоор сая доош буугаад кафетерид хоол идсэн. Тэрийг сая бичсэнгүү. Тэгээ би одоо танарт офис харуулцгаая. Манай офис энэ байна. Ингээд 5 давхар барилгын 4-5 давхартай төгөхгүй. Тэгээ орохдоо ингээд карта уншуулж авна. Hi. Хоёр orange сэхүүл гоё юм байна. Би дандаа хоёроор идэв юм байна. Orange juice-ээр хийвэл амар тийм онцгой болчтой. Амар их цаахартай санагдаад тийм. Зүгээр fresh orange ингээд squeeze хийгээд хийчихвэл аюу гоё юм лээ. Тэгээд тэрийг би энэ дээрээ Монгол тахтай ягаад ч юм гаднаас нөгөө нэг rock интерээс зардаг orange espresso аваад авахад юу яддаг гэсэхгүй юу? Тэр juice мөсний нөгөө нэг яг цэвэр juice-ээр хийж байгаа үгүйг нь ерөөсөө битгэхгүй байсан. Энэ тэгээд энэ дээрээд юу байсан чинь эдний juice ер нь жоохон сахарлаг санагдаад. Тэгэхээр харин би өөрөө ийм orange juice-ээ ингээд ланчийн дараа өөрөө ингээд squeeze хийгээд уучтаа болсон байгаа. Одоо тэгээ миний Айсланд дахь цөөхөн өдрүүдийг өнгөрүүлцгээе. Тэгээ би ер нь л ажил дээр ер нь ямар байдаг гэдэг талаар ер влог хийж аваагүй юм билээ. Тэгэхээр энэ удаагийнхаа влогийг тэгж хийж бодлоо. Жирийн нэгэн аудиторын Айсланд дахь ажлын өдөр ямар хөө байдаг вэ гэдэг бичлэгийн өдөөс хойш ланчаас эхлээд хошоо ирээ. Өглөөгөр болохоор би өглөө ирээд өглөөгөр алхаад яг ажил дээр ирээд митинг идэж байгаад өнөөдөр болохоор өглөө манай 9:30-аас нөгөө 7-2 октоны нэг удаа болдог тийм митинг болдог байхгүй юу? Тэгээд тэрний дараа тэр митингд ороод тэгээд тэгчээ ер нь бол ажлуудаа хийгээд юм планда тэгээ сая ланчаа идээд 12 ланчаа идчихээд доошо буучаад өнөөдөр болохоор 4 дахь өдөр болохоор ер нь бол заас аюусан мисогоор амтсан тийм заас идэ. Тэгээд одоо яг ланчийн дараа orange espresso хийж байна. Тэгээд orange espresso дээр мусигээд тэгээд одоо espresso shot болоо доо. За би тэгээ orange juice дээр болохоор сая мөс ичлээ. Ер нь 2 шиг orange squeeze хийгээд тэгээ болохоор энэ манай машин болохоор ингээд амар олон юм капсултай кофе байдаг хгүй. Тэгээ би болохоор энэ ristretto гэдгээс хийчт юм байна. Энд нь болохоор шууд нөгөө espresso бүр жижиг шатаар гардаг. Зарим нь болохоор юм томоор гарт юм билээ. Тэгэхээр энэнгээс нь хийгээд энэ хамгийн бага хэмжээгээр нь нэг шот хийчихэд болдог. Яагаад гэхээр өглөө осоод би өөр нь бол кофе ууцсан. Тэгэхээр энэ болохоор миний өдрийн 2 дахь кофе гэсэн үг. Тэгэхээр 2-оос илүү уул ер нь бол шөнө унтахад ер хэцүү байгаа учраас өдөртөө нэг иймэрхүү orange espresso хийгээд уучдаг. Манай ажлын цонхоор ямархуу орогч гадаа ер нь бол лойрт амар юу байгаа. Бүрхэг бороотой Айсландын цагаагаар өргөлжилж байна. Энд чинь нэг гоё юм зогсоол ер нь амар их байдаг. Одоо ингээ энэ болохоор манай ажилчдын манай компани дээр ирж байгаа гестүүдийн зогсоолохгүй. Тэгээ нөгөө талтай байшингийнхаа нөгөө талд болохоор юу байдаг.
Ажилчдын зогсоол гэдэг. Тэрнээс нэлээд ихтэй зайтай байдаг. За одоо ингээ orange spice хийгээд тэгээд ажлын өрөө рүү орно. Одоо манай энэ ч болохоор ингээ уцаар ирдэг юм жижиг өрөө байдаг. За тэгээд одоо ажилд орохыг танд харуулъя. Nice. Зай шарш. Влог хай гэж хэлсэн. Яа. За ингээд. 5 дахь өдөр. Энэ 7 хоногийн влог дээр орчих. За би танарт офисынхаа нөгөө талыг харуулъя. 1-2 цаг ланчаас хойш суугаад фокуслаад нэг прожект дуусчлаа. Одоо ийшээ орцгоо. Ийм хүн гэж байна. Манай офисын ийшээ яваад нэг суудаг өрөөгийн тэрэг би танарт харуулъя. Ингэж яваа. Ийм нэг амралтын өрөө байдаг. Тэг ингээ ядаж мадарч ивэл энэ чинь ярээ сууж болдог. Зарим хүмүүс унтаж болдог. Ийм өрөө байна. Тэгээд нэг юм бахан юугаар төгжүүлсэн. Оба. Бидний энэ нэг удаа л орж ирчихсэн л та. Нэг удаа толгой бүр амар өвтөөд. Би хаяа ингээ суугаад. Байвал айгуу гоё санагдтаа. Тэгээд офс дээр яг өвөө бичих гэсэн мэдгүй байна. Ижил дээр яг ажиллал хийж байгаа болохоор та нарт амар сонирн байх юм болов яах юм бол юутай чинь бичлэгээ ингээд бэлдээд оруулна. Айсландд байгаа PwC буюу Big Four Accounting Firm-ийн аудиторын нэг өдөр хэрхэн өнгөрч байгааг харуулна. Манай нэр офс дээр бас юм амар юунууд үүдэг IFRS-ийн ном энэ төр хүмүүс амар CPA-ийн сурдаг болохоор иймэрхүү юмуд аягүй ихэд юм билээ. Энэ бодвол Исландийн номнууд юм шиг байна. Энэ болохоор яг IFRS гэдэг олон улсын стандартын санхүүгийн төлөвлөлийн стандартын дагуу номнууд байна. За тэгээд нэг ганц цай хийж аваад ажил руу орцгоё. Orange spice-ийн дараа. Манай хараа ланчаар ингэж юу ичдэг юм өндөг юмнууд ингэ бэлтгэсэн байдаг өглөөний цайнда. Тэгээ бас нэр Айсланд хүмүүсүүд амар хэм коллаб гэдэг нь юу удаг юм юу гэдүүлээ energy drink амар удаг. Энэ л болохоор дотроо коллагентэй тэгэнгүүт хүмүүс айгүй их ууд юм билий. Манай ажил дээр болохоор энэ ч нөгөө юм ажилчдын лист өгөхгүй тэгээд нэрээ бичээд тэгээ авсан бол ингээ артлан тоогчтой. Одоо жишээ нь миний нэр баком гэжтэй. Абанинэ
Одоо жишээ нь хэрвээ би энэ авсан бол 1.6-аас тэгчвэл миний цалингаас шууд хасагдчихдаг гэсэн үг. Тэгээ би болохоор нэг хэсэг энэ ч ирээд нэлээ уусан. Одоо болохоор нэг кола буухаар жоохон юм. Сахаргүй ч гэсэн нэг жоохон тийм юу байгаад итэй ба. Чихэрлэг. Тэгэхээр ер нь бол удаггүй. Тэгээ энэ ч бас миний дуртай хэсэг бас байна. Ингээд өглөө идэх юм cooking intro байдаг. Ийм бичээлүүд бас байдаг. Нэг юм хүмүүс тэгээ ер нь бол байнга хэмжээ жимс мимс бол бэлэн байж идэг. За тэгээ би нэг цай хийж аваад ажил руу орлоо. Оруулаараа юм чараас оруулаад дор бүрэн цэвэрлээд авчих амар юм. Ингээд би ингээд соруулаар уусараад амар сурцсан байлээ. Одоо юм соруулахгүй юу ч болж талцсан. Гэтэ хоолойд ер нь жоохон уулах л та. За ингээд соруулаад бэлдээд энэ ч бас юм нэг юу байгаа. Цайнууд байдаг. Би Пока гэдэг энэ жинжертэйг нутартай. Ижил дээр их төвчлэг их жоох юу байна гэж та. Нэг хүмүүс ороод ирчихвэл яах вэ гэж байна. За ингээд халуус эцгээ. Тэгээ одоо болохоор цаг 2:59 болж байна. 3 цаг. Тэгэхээр ер нь одоо жоохон төвлөрч сууж юмнуудаас хийгээ дараагийнхаа прожект руу тэгээд орой пилатест явна. Тэгэхээр өнөөдрийг нь бүтэн танд тааруулъя гэж бодлоо. Өнөөдөр чинь 4 сарын 9 дөрөвт өдөр юм байна. Тэгэхээр 4 сарын 9-ний ажлын өдрийн влог хийх нь. Анх удаа ер нь ажлын өдрийн влог нь хийж авна. Тэгээ миний нөгөө та нарт өмнө хэлсэн карамелтай кофе гэдэг чинь байхгүй юу? Би одоо ийм карамел энэ төр шууд хийгээд кофе өчтдөг гэсэн. Ийм бас сиропууд бас байдаг. Одоо болохоор ингээд цагаан ичлээ. Би өөрнөл өглөөдөө нэг банан идчихдэг. Тэгээд өдөр ланчийн дараа оранж эспрессо ууж байгаа. Тэгээ орой нэг 5 цагийн үед нэг ганц айлм идчихдэг. Ер нь бол жимс идчихэд снэк идэх шаардлагагүй. Дэжгүй болоод идэг. Тэгээд одоо буцаад ширээ рүү очиж суцгаая. За одоо болохоор штий цаг 5:42 болж байна. Би одоо ажилласаа тарлаа. Иймэрхүү байдалтай байна. Хуцаа өмсөд цай. Хүүхэн болохоор хүчтэй байгаа. Дээгүүрийг хаалгачтай юм байна. Гадаа борооч. Танарт ингэж харуулвал нүтэр хараа. Амжигтай.
Борот өдөр байна. Малгай өмсгөл ер нь бол амар хөтөн. Энэ чи ер нь бол ийм хөл өглөө хувцастай хаварч байна гэж байна. Бам. Тэцэн явлаа. Бай. Борот өдөр байна. Тэгээд өнөөдөр баг гэрлүүгээ аридөө. Боротод яаж холж юм руу явах уу? Өнөө 7 хоног би 4 өдөр явсан. 3 өдөр явсан юм байна. Тэгэхээр өнөөдөр офтой хичээ гэж бодож байна. Сайн найзуудаа. Юу байцгаана? Би өнөөдөр 4 сарын 15 дахь өдөр байна. Би ажил дээр ажиллаад манай гэрт ажлын юу байсахгүй юу? Дэлгэц. Тэгээд ажлаасаа өөр нь бол гарч байгаа учраас дэлгэц юмнуудаа өөр нь бол өгөхгүйд манай ажлын өнөөдөр очиж авам. Тэгээд би хүлээж ийн дээр 5 давхраас гарч ирнэ гэсэн. Тэгээд би ягаад ч юм ажлын өдрийн тухай влог ерөөсө хийж байгаагүй юм билээ. Тэгээ энэ удаа манай дүү бас recommend хийгээд миний ажлын өдөр хэрхэн өдөрт өнгөрдөг вэ? Iceland гэдэг тийм влог хий гэж бодоод өчигдөр уг нэг хэдэн бичлэгүүд хийсэн. Тэгээд одоо болохоор өнөөдөртөө нэг бичиж чадаагүй хаа. Тэгээд та нарт нэг ажлыг харуулъя гэж утсан ч ерөөсөн. Нэг амар олон юм бол харуулдаг юм байхгүй. Тэгээд ингээл офис ингээ ажиллая гэж бүгдээрээ компьютероо ингээ хараал. Тэгээ хийдэг болохоор нэг сони юм бол байсангүй. Тэгээ би ер нь л ерөөхдөө манай энэ болохоор 4 давхурт ажилладаг. Манай нэг 5 давхур офисын 4-5 давхур манай яг манай болохоор компани байдаг. Тэгээд би болохоор яг тийм legal advisory хэсгийн хүмүүстэй хамт ер нь л ажилладаг. Тэгээд өнөөдөр чинь 4 сарын 10. Тэгээ би ер нь бол тийшээ weekend-ээр гоё trip хий гэж бас бодож байгаа. Тэгээ манай ажлын хүмүүсүүд амар тийм recommend хийсэн газар нь болохоор Амстердам байг гоё гэж илээ. Тэг би харин гайхаад Амстердам явах уу гэж бодож ийн. Тэгээ хэрвээ явахаар бол weekend-ийг тааруулаа 5 дахь өдрийн нислэг ч юм уу тэгээ буцаа бүтээсэнд ирэхээр явъя гэж бодож ийн. Энэ 7 хоногт амжихгүй хаа. Өнөөдөр чинь 5 дахь өдөр ахгүй. Тэгэхээр тагсаа өдөр яваа бүтсэн өдөр хэрч яг нэг хон чинь. Тэгэхээр өн худлаа болох байх гэж бодож ийн. Тэгэхээр би дараагийн 7 хоног эсвэл тэрний дараагийн 7 хоногт ер нь бол явъя гэж бодож ийн. Би өнөөдөр нэг иймэрхүү хувцалсан байна. Та нарт нэг outfit check хий. Юу гэдэг харагдахгүй. Нэг иймэрхүү байна найзуудаа. Тэгээд ямархуу төрлийн юмнуудаас та нарт харуулж болох уу гэж би бас бодсаахгүй юу. Iceland-аас явахтаа. Тэгээд би та нарт Blue Lagoon гэдэг нэг тийм Iceland-ийн ийм цэнхэр тийм халуун аршаан руу очиж үзүүлье. Sky Lagoon бас байгаа. Бас тийм халуун аршаан. Тийм газрууд руу ер нь явна гэж төлөвлөж байна. Уг Golden Circle гэх нэг тоор байгаа хгүй юу. Тэгтээ тэр одоо ингээд өнөөдрөөс л яг ингээд цас нь хайлаад нэг жоохон бороо ороод хаврын өнгө төрхтэй болж ин. Гэтэ тэрнээс бусдаар бол амар юу байсан. Амар тийм цастай хүүтэн өвлөд өнгөрлөө. Одоо л нэг Iceland-д хавар ирэх гэж байгаа юм болов уу гэж бодож ийн. Тэгэхээр би та нарт бас явахаас өмнө 3 ширхэг аялал үзүүлэе гэж бодож ийн. Би бас өөрөө үзье гэж бодоод тийм план байна. Тийм бас нэг тийм гоё юу илээ. Whale watching гэдэг нөгөө нэг дельфин хардаг тийм тур илээ. Ингээд онгоцоор усан онгоцоор хаа. Яг Reykjavik-аас хөтлөө тэгээ ингээд далаа иргэн явдаг. Тэгээд тиймэрхүү юмуд байна. Би тэгээд хүлээж агаад тийм газруудаар явъя гэж төлөвлөсөн байна. Өөрч яалаа. Яг ингээд юм ярьжсэн чи манай ажлыг ороод ирээ.
Тэгээд энэ 7 хоногийн викендээр маргааш би болохоор пилатеста явна. 4 сарын 10, 11-нд пилатеста явна. 11, 12-нд пилатеста явна. Тэгээд эх 7 хоног ажиллаа хийгээд за манай ажил өнгөрч байна. За тэгээд буцгаая. Bye. What would that live at? What would that live at? Айсландод яг ганц яг актив юу гэдэг. Тэр харин дээ. Тэр цаана харагдаа тэр мөчий гэдэг юм байна. Өмнө Fortis Iceland хэлхийгүйсэн хайгнээс гараа. Ишээ явж байгаа. Нэг кафе орж кофе гэдэг одоо уухад жоохон оройтохоор ямар нэг юм уцгаая. Тэгээд жоохон ном зам ууший гэж бодож байна. Цаас ихтэй дулаахан болохоор ингээ Iceland маш их юм шахаа болчтой. Тэгээд юм. Тэгээд заримдаа ингээд хөлж чинь амар хэцүү.